Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нийтийн хэв журам хамгаалах газраас өнгөрөх 7 хоногт хийж хэрэгжүүлсэн онцлог ажлыг танилцуулъя. Соёлын бит бус үгийг хадгалж хамгаалах, олон нийтэд сурчлан түгээн дэлгэрүүлэх зорилгоор Налах дүүргийн 1-р хороо Горих Тэрэлжийн байгалийн зохицуулбар газарт энэ сарын 12-наас 14-ний өдрүүд соёлын яам нийслэлийн соёл урлагийн газраас зохион байгуулсан Нүүдэлчин Монгол 2022 дэлхийн соёлын фестивалийн үеийн хэв журмын болон замын хөдөлгөөний хамгаалалт. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хилцээс Налах дүүргийн цагдаагийн хилцээс 150 алт багш хамгаалж зохицуултын үүрэг гүйцэтгэн ажиллаа. Баяр наадмын үеэр эцэгхээс төрсэн 9 хүүхдийг 90 суулжилж олж тогтоон асран хамгаалагчдад хүлээлгэн өгч гадаадын иргэд зөөлчдөд Монголын өв соёлыг тайлбарлан орчуулга хийж туслах зорилгоор сайн дурын 20 иргэнийг оюутан цагдаагаар ажилуулан гол усны болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Налах дүүргийн онцгой байдлын хилцийн алт багштай завдгэрүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Монгол Улсын засгийн газар биеийн тамир спортын улсын хороноос зохион байгуулсан үндэсний спортын 7-р наадам Сонгон хайрхан дүүргийн 32-р хороо Хүү Долоо хуудагт зохион байгуулагдсан. Арга хэмжээний хүрээнд Сонгон хайрхан дүүргийн цагдаагийн газрын 1-р хилцээс замын цагдаагийн хилцийн нийт 14 алт багш албаны тусгай хэрэгсэл 3 автомашинтайгаар хэв журмын хамгаалтыг зохион байгуулж тэмдгэрийн шинжлэхээний гар дээрээс архи согтруулах хундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн гомдол мэдээллийн бүртгэлд хүлээн авч материалжуулан шалгаж байна. Тус газрын шөнийн эргүүлийн хилцээс архи согтруулах хундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлөн туслагдсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хэмжээ тавих Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжлийг хангах иргэн аж ахуйн нэгж байгууллагаас засгийн газрын иргэд олон нийтэд харилцах төвийн 11 дугаарт гаргасан гомдол цагдаагийн ерхий газрын дотоод аюулгүй байдлын газраас ирүүлсэн албан бичгийн хүрээнд хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох иргэн хуулийн этгээд албан тушаалтанд хариуцлага тооцох зорилгоор 2022 оны 7 сарын 22-ны өдрөөс 8 сарын 15-ны өдрийн хооронд хяналт шалгалт тусгай арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Тусгай арга хэмжээний хүрээнд давхарцсан тоогоор 352 чиглэл 789 алт багш үүрэг гүйцэтгэн 2066 иргэн 1422 тээврийн хэрэгсэл 528 аж ахуйн нэгжийг шалган таслан зогсоолсон гэмт хэрэгнийг 90 суулжилж олж тогтоосон 6 тусгай зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулсан 42 насан туршаагүй иргэнд архи согтруулах хундаагаар үйлчилсэн 17 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 жолоодох ирэхгүй эвдээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1 хүнийг зөрчлийн тухай хуулийн 5 холбогдох зүйл залтаар тоогоо шийдвэрлсэн байна. Амар тайван амьдралын төлөө хамтдаа